барилгын их хурал барилгын салбар шинэ 100 жил гэсэн одоо нэртэй их хурлаа хийхээр зарлан тунхаглаж одоо хэвлэлийн хурал хийж байна. За Монголын барилгачдын нэгдсэн холбоо бол 1990 оны 6 сарын 23-нд анхныхаа их хурлыг хийж үүсгэн байгуулагдсан одоо Монголын ардчилтай зэрэгцэж одоо төрсөн ийм байгууллага. Энэ жил одоо 35 жилийн дүүхт байгаа тэмдэглэн. За энэ хүрээндээ бол барилгын салбарын 7 дугаар их хурлаа хийж эх жил одоо Монголын барилгын салбарын 100 жилийн болно ингээд их хурлаа хийхээр одоо бэлэн болоод байж байгаа. За манай их хуралд бол анхнаасаа бүр 90 оноос л тухайн үеийн барилгын яам маань дэмжиж барилгын үеийн барилгын сайд нар маань дэмжиж барилгын хөгжлийн төв зэрэг байгууллагуудад байгаа ингэж дэмжиж оролцож ирсэн. За яг энэ уламжлалаараа энэ жил одоо бас өнгөрсөн 7 хоногт бид одоо барилгын яамны сайд Батсуур сайдтайгаа мөн төрийн нарийн бичиг төмөрхүү даргатайгаа уулзаж хөтөлбөр мэдээлэл хөрвүүлээд ингээ хамтарч ажиллаж байгаа. За энэ бол уламжлалт үйл ажиллагаа. За 5 дугаар 7 дугаар их хурал маань бас 2021 онд болох байсан. Гэхдээ та бүхэн мэдж байгаа 21 он гэдэг бол коронавигийн одоо хүнд хэцүү жилүүд байсан. Хил хоройтой хаалттай одоо юм байсан учраас тухайн жилүүдэд одоо ээлжид их хурал маань хийгдээгүй. Ингээд одоо тодорхой хугацааны дараа буюу энэ 5 сарын 19-нд хийгдэхэр болж байна. За 7 дугаар их хуралд маань одоо барилгын салбарын бүх төлөөллүүд хамрагдаж оролцдог ийм уламжлалтай. Ерөнхийдөө нэг 600-аас 8 хүний эрсдтэйгээр өмнөх одоо 6 хурал хийгдэжсэн түүхтэйг бас та бүхэнд сануулъя. Мөн одоо 1990 онд энэ их хурлыг анх үүсгэн байгуулж зохион байгуулж байсан Ахмад буурлууд маань бас урилгаар оролцож байгаа. За одоогийн байдлаар бид бол нэг 21 аймаг 9 дүүрэг төлөөлөл нэг 620 гаруй хүний бүртгэлийг хийсэн. Одоо бас бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдөр бүтэн сая өдрийг хүртэл одоо нээлттэй учраас одоо оролцох сонирхолтой барилгын салбарын төлөөллүүдийг одоо манай зарлалаар явж байгаа. Зарлалыг харж утсаар холбогдож бүртгүүлэхийг одоо хүсэж байгаа. За өнөөдөр бол одоо одоогийн байдлаар бол одоо 21 аймгийн төлөөлөл мөн одоо хамтран ажилладаг одоо Монголын барилгачдын нэгдсэн холбоотой хамтран ажилладаг дэмждэг одоо 12 төрлийн бүс байгууллагуудад өнөөдрийн байдлаар утсан хууль урилгаан тараагаад ингээ ажиллана. За төрийн байгууллагаас бол түрүү хэлсэн барилгын яам маань оролцсон бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор байгаа. За сангийн яамд урилга хургуулсан байгаа. Сангийн яам байна одоо бас яг энэ болдын жавхлан сайдын үед бас энэ коронавигийн хүндрэл тулгарч одоо Монголын барилгын салбарын маань төр засагтаа маш олон удаа ингэж хандж яж энэ хугацаанд одоо хожим барилга байгуулалтын яам, сангийн яам зэрэгтэйг бас нэлээд одоо олон удаа уулзч ойлголцсны хүсэнд одоогийн сангийн яамны удирдлагуудын зүгээс одоо барилгын салбарт бас үнийн өсөлтөнд зориулж 300 орчим тэрбум төгрөг. За дээр нь одоо төсөв төртгийн нэмэгдэлт нэг 600 орчим тэрбум төгрөг гэдэг ингээд бидэнтэй хамтарч ажиллаж одоо Монголын барилгын салбарын одоо хүнд нөхцөлийг туулж гаргахад одоо нэг их найд орчим төгрөгийн ийм асуудлыг шийдэж өгсөн энэ засгийн газар болон сангийн яам тухайн барилга байгуулалтын яам одоогийн барилгын яамны удирдлагуудаа бас талархснаа илэрхийлж байгаа. Тийм ч учраас бид одоо гүн хүндэтгэлтэйгээр одоо сангийн яамдаа урилга өгсөн байна. Байгуулалтын орон сууцны яамдаа бас ингээ урилга өгөөд ажиллаж байгаа. За их хурлаар бол ерөнхийдөө барилгын салбар шинэ 100 жил гэсэн одоо уран доор хийн. Тэгэхдээ энэ эх 100 жил бид нарыг юу хүлээж байгаа юм? Өнгөрсөн 100 жил юу болж байгаа гэдгийг одоо хүн болгон мэдж байгаа. Эх 100 жил бол одоо бас ирээдүйн учраас бид ямар байх вэ гэсэн төсөөллөө ихлэ гаргаж. За энэ дээр бол энэ уран доор бол гол одоо 3 асуудал хэлэх чинь нэгдүгээр хууль эрх зүйн орчны шинжилэл. Ер нь бол шинжиллийн шин 100. Дараад нь эдийн засгийн шинжилэл. Тэгээд одоо шинжиллийн шин 100 гэсэн одоо 3 одоо дэд сэдвтэйгээр буюу 3 одоо агуулга дээр толгуурлаж энэ хурлыг хийнэ. За хууль эрх зүйн орчны хувьд бол та бүхэн одоо мэдж байгаа ерөнхийдөө 2016 оноос хойш барилгын салбарын хуулийн шинжилэл одоо яг ингээд барилгын салбарын үндсэн хууль болох одоо гол хууль болох барилгын тухай хууль маань ингээд шинжилсэн хариулга хийгээ ингээд явж байгаа. Дээр нь гот байгуулалтын тухай хууль гэдэг ингээд 4-5 юм хуулийн шинжилэлүүд яг одоо яг барилгын салбарын гол хуулиуд болох мөн одоо тендерийн тухай хууль, мөн одоо сангийн яам дээр боловсруулагдж байгаа
төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн одоо анхдагч хууль бас ингээ хилцэгдээд явж байгаа. Гэх мэтчлэн одоо яг гол хуулиуд явагдаж байгаа энэ үед одоо Монголын барилгачид төрийн бас байгууллагууд бас энэнийг одоо алдахгүй дагаж одоо өөрсдийн эрх шиг хамгаалах, хууль эрх зүйн орчноо таатай болгох тал дээр гол асуудлууд оруулна. За эдийн засгийн шинжилгээний асуудал эргэж байгаа. За та бүхэн мэдж байгаа алсын хараа 2050 гэдэг одоо засгийн газрын мөрийн хөтөлбөр гараа явж байгаа. Жил болгон одоо 24-өөс 28 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг юм энэ асуудлууд явж байгаа. Энэ дээр одоо эдийн засгийн асуудлуудыг тулгуурлаж бас төрийн бас байгууллагуудаа манлайлж одоо ингэж ажиллахаар шийдэж. Өнөөдрийн хувьд бол яг ингээд төсвийн норм болон барилгын үн хүртэл одоо ингээд хоцорчихсон. Би одоо энийг бас маш олон удаа хэлж байгаа. Ерөнхийдөө нөгөө коммунист эдийн засгаар яваад байгаа. Бид зах зээлийн эдийн засаг шилжээд 35 жил болсон ч барилгын маань төсөв төртөг буюу эдийн засаг нь коммунизм ингээд яваад байгаа учраас энэ авцалдахгүй ингээд ажил хийсэн компани болгон эзэд болгон өрөнд орж идэг. Одоо ийм нэг дэвшиж дэгчгээ байсан ийм нэг чөдөртэй юм шиг байгаа. Тэгэхээр гэх мэтчлэн одоо маш асуудлуудыг шийднэ. Дээр нь одоо энэ хууль эрх зүйн эдийн засгийн бусад шинжилгээтэй холбоотойгоор ингээд энэ эх 100 жилийг ерөнхийдөө одоо шинжилтийн шин 100 байгаасаа гэдэг тий төр хувийн хвшлийн түншлэлийн хууль гарлаа. Хувийн хвшлийнхаа үгийг сонсдог боллоо. Төрийн бас байгууллагууд төрийн чиглэлийг гүйцэтгэж байна. Энэ болгон дээр одоо нөгөө төрийн хамаарал одоо бас аль болох багасч тий энэнд нь одоо бас төрийн бас байгууллагуудаа манлайлж ингэж ажиллая гэсэн зорилготойгоор ингэ яаж байгаа. За ингээд үүнийг дагуулад одоо хэлцэх асуудлууд дотор бол одоо хот байгуулалт, газар төлөвлөлтийн асуудлууд байдаг юм уу? Тэ барилгын одоо төсөл хэрэгжүүлэгчдийн одоо асуудлууд байна. Энэ гол яригдах бас нэг сэдэв бол энэ тендерийн буюу цүнхний энэ компаниудыг одоо барилгын зах зээлээс бас яаж гаргах вэ? Барилгын салбарын нэр хүндийг яаж дэвшлүүлэх вэ гэдэг асуудлууд яригдана. Дээр нь орон сууцны салбарт байгаа одоо залилангийн шинжтэй бизнес хийдэг хүмүүс байна. Эднийг одоо нөгөө төрийн бас байгууллагын зөвхөн төр хяналт шалгалтаараа одоо гаргаад дийлсэнгүй шүү дээ 35 жилд ингээд явлаа. Гэтэл одоо барилгын салбар дээр ийм 100 айлын барилга төлөвлөчөөд 100 айлын орон сууц төлөвлөчөөд 120 30 150 айлын захиалга аваад ард иргэдийг хохироогоод байгаа асуудал шүү дээ. За энийг хүртэл одоо бид анхаарал тавьж ажиллая гэдэг асуудлуудыг ярина. За тэгээд барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хангамжийн асуудал, нийгмийн халамжийн асуудал буюу одоо барилгын салбарт ажиллаж байгаа 70-80-аад оны залуучууд гэдэг юм уу одоо тэр хүмүүс бол 10 жилийн дараагаас тэтгэврийн асуудлууд яригдчих эхэлнэ. Тэгээ яаж тэтгэврт гарах вэ гэхээр бөөмөд одоо үндсэндээ баригаадлаад албан бус сектороор маш олон жил явчихсан баригаадлаад нөгөө гэрээ хийдэг, хөдөлмөрийн гэрээ хийдэг, нийгмийн даатгал төлдөг. Ингээ яваад байдаг нэг мэдсэн одоо 50 нас үрж байна 10 жилийн дараа тэтгэврт гарлаа. Яах вэ? Энэ асуудлуудыг одоо хөдөлмөрийн яамтай ярмаар байна. Шинээр одоо боловсон хүчин болж орж ирж байгаа залуучууд, залуу гэр бүлүүд барилгын салбарт маш их байна. Одоо албан бус тоогоор 100 мянга орчим барилгын салбарын ажилтгсад байна. За гэтэл эндээс нийгмийн даатгал төлөөд яг албан бусаар явж байгаа сангийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн мэдээ нь 39 мянган хүн л одоо нийгмийн даатгалаа төлж явж байна. Цаана 60 орчим мянга одоо ингээд албан бус секторт буюу ямар ч одоо нийгмийн даатгал янз бүрийн юм төлдгөө ингээд явж байгаа. Тэгтэл одоо залуучууд нь яаж ипотекийн зээлд хамрагдах уу гэдэг асуудал тий гарч ирж байна шүү дээ. Өөрөөсөө барилга бариад байдаг, баригаадлаад ингээд нийгмийн даатгалын төлөвлөхгүй яваад байдаг. Гэтэл одоо орон сууцнд ормоор байдаг. Орон сууцнд орох гэхээр гол шалгуур нөгөө нийгмийн даатгал төлсөн байх хэрэгтэй гэдэг ийм асуудал байна. Нөгөө малчит шиг нөгөө намартаа хавартаа орлоготой гэдэг шиг одоо ийм нөхцөл байдлууд үүссэн. Энийг яаж шийдэх вэ? Энэ дээр одоо бас санаачлагтай барилгын ажилчид, баригадууд маань бас гол саналаа өгч ажилласаа гэж ингэж хүсэж байгаа. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдын хомсдлын асуудлууд бас их яригдж байгаа. Гадаад ажиллах хүчний асуудлууд яригдж байна. Гэх мэтчлэн одоо барилгын салбарт бол одоо маш олон асуудлууд тулгарсан. Энэ асуудлуудаа шийдвэрлэхийн тулд зарим асуудлуудыг бол барилга хот байгуулалтын яамтайгаа хэлэлцээд ойлголцоод ингээд маш сайн явж байгаа асуудлууд байна. Нийгэм хөдөлмөрийн яам дээр бас ярилцаад ингээд явж исэн асуудлууд байна. Ажиллах хүчний асуудлаар бас одоо нэлээд их нааштай явж исэн. Гэвч одоо зарим нөхцлөөс ингээд зарим ажлууд маань нийгэм эдийн засгийн шалтгаалаар ингээд хойшлогдоод байгаа. Ингээд барилгын салбарт одоо ингээд тулгамдсан маш олон асуудлууд байгаа. Энийг нэгтгэж шийдвэрлэхийн төлөө Монголын барилгачдын 7 дугаар их хурл ажиллана. Энэ их хурлаас бид одоо тодорхой хэмжээний тунхаг өчиг юм уу уриалга хуралдааны шийдвэрүүдийг гаргаж одоо холбогдох яам, барилга хот байгуулалтын яам, сангийн яам, хөдөлмөрийн яам гэдэг бусад одоо
төрийн байгууллагуудаа уриалга шийдвэрээ хөргүүлж тулгымцсан энэ олон асуудлуудыг шийдэхин тулд маш эрчимтэйгээр ажиллана. Энэ бүх асуудлуудаа манай барилгачтай холбоо, нэгдсэн холбоо бол барилгын яам, Монголын барилгын үйлдвэрчний хэвлэлийн холбоотой нийлээд ингээ гуруулаа салбарын 3 талт хэлэлцээрийг хэрэгжүүлж ажилтгийн хувьд энэ асуудлуудыг бас 25-аас 27 оны хамтын хэлэлцээрт оруулж, хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээрт оруулж ингэж ажиллах. Зарим саналуудыг ингээ оруулаад ингээд барилгын яамтайхан зөвшөлтсөд явж байгаа. Ингээд энэ болгоныг хууль эрх зүйн хүрээнд алавжуулж ингэж тулгымцсан асуудлуудыг шийдэж ингэж явахаар төлөвлөж ажиллаж байгаа. За энэний дараагаар бас нэг том асуудал бол барилгачтай их хурл дээр яригдах асуудлууд бол одоо энэ засгийн газраас зарлж байгаа 14 мега төсөл байна. Энэ төслүүдэд хэрхэн яаж оролцох вэ? Барилгын компаниуд хаана нь байх вэ? Ямар манлайлалтай оролцох уу? Юунд төлөөлж оролцох уу? Яаж нэгдэх үү? Эвлэлд нь нэгдэх үү? Яаж энэ том ажлуудад оролцох уу гэдэг асуудлаа бас тунхаглаж ярина. Энэтэй холбоотойгоор саяхан та бүхэн санаж байгаа бол 4 сарын 28-нд бид бас сэлбэдэд төвийн асуудлаар хэвлэлийн хурал хийгээд төрийн өндөр албан тушаалтын 14 хүнд шаардлага хөргүүлсэн байгаа. Харамсалтай нь бол одоогийн байдлаар шаардлагын маань хариу ирээгүй. Зарим өндөр албан тушаалтнуудад очиагүй байгаа. За энийг сануулах юм бол би төрийн 3 өндөрлөг, Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх, Монгол улсын их хурлын дарга Дасцэвгийн амар баясгалан, Монгол улсын ерөнхий сайд Усан намсраа оюун эрдэнэ, за ингээд парламентд суудлах үе 5 нам, за аж үйлдвэрчлийн байнгын хорооны дарга Ганбаатар, за сангийн сайд Жавхлан, Монгол улсын их хурлын гишүүн хот байгуулалт барилга орон сууцны сайд Батсуур, их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, тэргүүн шадар сайд, эдийн засгийн хөгжлийн сайд Ган Төмөр, за 20 минут үндэсний хорооны дарга Монгол улсын сайд Эрдэнэ Бүрэн, нийслэлийн засаг дарга Нямбаатар, за их хурлын гишүүн Арслан намын бүлгийн дарга Цогт Гэрэл, Монгол Ардын намын бүлгийн дарга Мөнхбаатар, за Дорж ханд хүн намын дарга Номтой баяр, үндэсний хөгжлийн дарга мөн иргэний зэрэг ногоон намын дарга Батбаатар гэсэн ийм 14 албан тушаалтнуудад шаардлага хөргүүлсэн. Одоогоор шаардлагын хариу ирээгүй байгаа. Бас энийгээ бид нэхмээр байгаа. Яагаад гэвэл Монгол барилгачид бид ажилдаа орлоготой байхыг хүсэж байгаа. Нийслэлийн иргэдийн татврын мөнгийг барьцаалж 500 сая долларын бонд босгосон. Хамгийн харамсалтай нь энд эхний багц дээр нь 15 хятад компани ороод 2 хятад компани ингээд шалгарцсан сууж байхад төр маань ингээд чимээгүй сууж идэг. Сая өнгөрсөн нэгд өдөр байна уу бид бас барилгын бас зарим төрийн бас байгууллагатай тэр нийслэлийн орлогч дарга даваа далаа гэж хүнтэй уулзсан. За хамгийн харамсалтай нь бол бид тэнд нэлээд далангүй ярьсан боловч биднийг нэг 20%-ийнх нь ажлыг өгөө. Та нар энүүгээр ингээд баг зүгээр байчаач гэдэг баг 8 арилжааны юм яриа явж шít. Тэнд нэг их найдын ажил яригдчих хат. Монголчуудаа бид нар 20% л өгчий. Та нар баг эндээс ажил авч гэдэг юм өмдөггүй параметраар нийлвэр гэсэн юм яриад байдаг. Тэгээ бид бол хариу саналаа. Бид энийг үл дэмжихгүй. Бид энэ 1-2 дугаар тендерээс цуцлуулахын төлөө явмаар байна. Цуцлаад өгөөч гэдэг асуудлаа тавьсан. Яагаад гэвэл 20% гэдэг бол хангалтгүй байхгүй юу? Энэ асуудал зөвхөн барилгын салбарынхны асуудал биш. Энэ ерөөсөө нийслэлийн иргэдийн асуудал болчиход байгаа байхгүй. Нийслэлийн иргэдийн орлогыг барьцаалж 500 сая долларын бонд босгочоод тэрэндээ Монгол компаниуд орох ямар ч боломжгүй шаардлага тавьж оруулчаад яагаад ингэж байгаа юм гэхээр төслийн менежментийн хувьд энэ удирдах боломжгүй байна. Олон жижигчээр удирдах боломжгүй арай онцгүй байна. Тийм учраас ингээд 2% том тендер даралцсан юм а. Уулын та нар оролцохгүй яасан иххон юм ингээ яриа явж. За тэгээ та нарт 20% өгчийл та гэдэг ийм 8 арил. Энд төрийн бодлого явах ёстой л гэж бид хэлээд байгаа. Манай холбоо бол тийм л юм үзэж байгаа. Энд нэгэнт гадаадын хөрөнгийн их усрэгч дотоодоос боломжоо босгоод бонд өөр тавьчихсан юм чинь энийгээр дамжуулаад дотоодын компаниудаа дэмжиж гэдэг үндэсний эрх ашигын асуудал яриад байхаар тэд нар болохоор төслийн менежмент гэдэг юм яриад үндэснийхээ эрх шиг буюу дотоодын компаниудын эрх шиг төслийн менежментийн доогуур оруулж ихэд байгаа байхгүй. Нөгөө арчлалын хараацаа зориггүй хэлсэн үг шүү дээ. Үндэсний эрх шиг нэг номерт гэдэг. Тийм юм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд нөгөө Монголд бол юу гэдэг олон улсын PMP зэрэгтэй маш олон төслийн менежмент төгссөн менежерүүд байгаа шүү дээ.
Тэгээ тэр хүмүүсийг бас анхаарал даваач. Энэ даваадлаа гэдэг дарга бол энэ тендерүүдийг жижигэлчгээр төслийн менежментийн хувьд удирдах боломжгүй л гэдэг шаардлага тавиад байна. Тэгээд төслийн менежмент нь том юм уу, үндэсний эрх шиг, дотоодын компаниудын эрх шиг Монгол хүмүүс ажилтаа байх нь том юм уу гэдэг асуудлыг бид дахин сөхөж тавьж байгаа нь энэ аахгүй. Тэгэхээр энэ дээр бас Монголд байгаа PMP залуучууд бас саналаа хэлээрээ. Үнэхээр одоо 10 хуваачаар удирдах хэцүү болчихдөг юм уу гэдэг дээр бас тайлбараа хэлээрээ. Тэгээд хоёрдугаар асуудал бол энэ бол зөвхөн барилгачдын асуудал биш шүү. Энэ нийслэлийн бүх иргэд та нарын татварын орлогыг барьцаалаад босгоцсон үрийг хятадуудад өгчөөд бид нэр одоо хятадуудын доор ингээд ажиллах юм шиг үлээ. Тэгээд та нар чимээгүй 50 амгалан байж бид нар та нарт 20% өгчий гэдэг ийм юм яригдаж байгаа. Энэ маш зөв бус асуудал. Энэ том төсөл дээр буюу одоо тэд селебдит төвийг мяга төсөл гэж яриад байгаа байхгүй. Тэн чинь арай инээдтэй байна шүү дээ. Арай ондоо монголчуудынхаа хийж чаддаг юмнуудыг ингэж том дүн тавингуудаа мяга төсөл гэж ярихын оронд жижиглээд монголчуудаа тавьулчих. Дээр нь төр хувийн хвшлийн төлөвслийн хуулийг яг энэ дээр маш одоо сайн хэрэгжүүлж болох юм нөхцөл байсан. Энийг мань алдсан. Тэгэхээр ингээд гих мэтчлэн ингээд маш олон асуудал маш олон асуудлуудыг одоо барилгын их хурал дээр 7 дугаар их хурал дээр хэлэлцэнэ. Тийм учраас энэ нэлээ өргөн талаастай сүүлийн 9 жилд болоогүй учраас бас асуудал хэлэлцэх асуудал буюу шийдвэрлэх асуудал маш олонтой өргөн цар хүрээтэй ийм онцлогтой их хурал болохоор байгаа. Тийм учраас барилгын салбарынхаа хөрөлцөн эрхийг өрж байгаа. За мөн одоо манайх хурал төрийн ордонд 5 сарын 19-ны одоо 9 цагаас эхэлнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг нээлттэйгээр урьж байна. Тэнд одоо очиж энэ асуудлуудаар болон бусад асуудлуудаар хөдөөр нутгаас ирсэн төлөөлөгч нар, төрийн байгууллагын төлөөлөгч нар, сайд дарга нар маань ямар бодолтой явдаг талаар сурвалжилж, мэдээлж олон нийтэд хүргэж өгөөрэй гэж та бүхнээс хүсье. Би өөрийнхөө хэлэх үгийг нэр бүхий хүмүүст талархаж байгаагаар эхлүүлмээр байна. Энэхүү сэлб дэд төв буюу 20 минутын хот төслийн анхны санааг сервис центр нэртэйгээр гаргаж байсан Монгол улсын зөвлөх инженер Гавьяат барилгачин Ц Эрдэнэбаатах сэлб дэд төвийн гол санхүүжилт болох 500 сая долларыг амжилттайгаар босгосон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч биднийг бүхий л байдлаар дэмжиж хамтран ажилладаг салбарын сайд Монгол улсын болон Монгол улсын засгийн газрын тэргүүндээ бид бол үнэхээр их талархаж байна. Энэхүү сэлб дэд төв бүтээн байгуулалтын төслийг харахаар үнэхээр бахархах, баярлах сэтгэл төрсөн. Энэ нь бол надтай зүүрлэх юм бол юутай адилхан санагдж байна вэ гэхээр бүгд найрамдах Солонгос улсын 1960-ад оны дундаас 70-ад оны сүүл хүртэлх өрнсөн их бүтээн байгуулалт. Тэд яг л иймэрхүү бидэн шиг хил амтай, тэмцэлтэй гэр эхэлж байсан боловч тэр метро, зам, гүүр, Ганам хотынхоо бүтээн байгуулалтыг амжилттайгаар босгож чадсан. Бид ч бас асуудалтай тулгарч байна. Энэхүү сэлб дэд төвийг бүтээн байгуулалтыг эхлүүлэхдээ хамгийн гол хэсэг буюу монголчуудын хэлдгээр өрмийг нь 4 багцад хуваачжээ. Эхний 2 багцыг хуваахад 15 хятад компани саналаа ирүүлсэн. Яагаад Монгол компани саналаа ирүүлж чадаагүй юм бэ гэхээр борлуулалтын орлого нь жилийн 140 тэрбумаас дээш байх энэ шаардлага бол Монголын барилгачдыг бол үнэхээр хүчтгүүлсэн. Гэхдээ энэхүү сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын төслийг харахаар барилгууд нь бүгд 9-12 давхар байшингууд байдаг. 9-12 давхар барилгыг барина гэдэг бол Монголын барилгачдын хувьд бол тийм хүнд хэцүү ажил биш ээ. Та бүхэн харж байгаа монголчууд ихэвчлэн 16 давхар тэгээд 20-30 давхар өндөр байшингуудыг барьж байгаа. Монголын барилгачид хэдэн жилийн хугацаанд яармагт том хот бүтээн байгуулсныг зөвхөн өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар босгосныг та бүхэн мэдж байгаа. Гэтэл энэхүү тендерийн шалгуурыг зурж суусан, бичиж суусан хүмүүс юу бодож суусан юм бол доо. Монголын барилгачтайгаа яагаад 140 тэрбум буюу түүнээс дээш борлуулалтын орлоготой байх гэдэг нэрээр хасан юм бол доо гэж үнэхээр
харамсаж байна. Монголын барилгачид түрүү Наранбаатар ерөнхийлөгчийн хэлснээр 100 мянга хүрдэг бид байж л байна. Хэдийгээр бидний олонх нь тодорхой хувь нь Солонгост, Австралид барилгын ажил хийж байгаа ч гэсэн сэлб дэд төв шиг 2-3 бүтээн байгуулалтыг хийх барилгачид бол Монгол улсад байна. Монголын барилгачид бүгд гадагшаа явчихаагүй. Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын эхний 4 багцад 10,191 айлын орон сууцыг барихаар төсвөлсөн байсан. Би зүгээр энгийнээр л хэлье. Нэг айлын орон сууцыг 3-4 хүн барина гэж үзэх юм бол 10,191 бол 30-40 мянган хятад барилгачид орж ирэх нэ. Монголын барилгачид 100 мянга болоо. 30-40 мянга гэдэг бол энэ том цохилт. Ингэж орж ирсэн гадны хөрөнгө оруулалттай компани нэг ажил хийгээ зогсох болов. Дараагийн дэд бүтцийн төслүүд рүү орох болов. Эндээ хэдэн жил ажиллах бол тэр хугацаанд нь Монголын барилгачид юу хийх бол гэдэг бодлыг бүгд бодосоо гэж хүсэж байна. Тэгээд бидний түрүүн нэр дурдсан уулзалтан дээр 20% гэдэг бол үнэхээр чамлалттай бас инээ төрмөр, өрөвдмөр, уур хүрмээр ийм санагдсан. Магадгүй 20% гэхээр хятадын барилгачид Монгол хүнээс арматур худалдаж аввал гэж, Монгол хүнээс обоо худалдаж аввал гэж, Монгол хүнээс дулаалгын материал худалдаж аввал гэж. Тэд бүхнийг үйлдвэрлэж чаддаг. Магадгүй Монгол улсаас 20% нь тааруулаад илс авах бах, ус авах бах, тоног төхөөрөмжөө ажилуулахын тулд цахилгаан авах бах. Энэхүү төслийн өгөөж нь Монгол магадгүй 20% л үлдснээр зогсох бах. Хэрвээ Монголын барилгачид энэхүү төслийг хэрэгжүүлэх юм бол 20% нь хэлийн цаашаа гарах бах. 80% нь бидэнд үлднэ. Тийм болохоор бидний удирдлагууд энэ талаар дахин бодож үзээч. Би түрүүн хэлсэн нэг айлыг 3-4 хүн барина гэж үзэх юм бол гэдэг шиг бас нэг энгийн жишээ хэлээ. Ямар ч өрхийн тэргүүн өөрийнхөө гэр бүлийн орлого, үйл хөдлөх хөрөнгөө барьцаалаад авсан мөнгөө хажуу айлынхаа хүүхдүүдэд чихэр боовч юм уу? Эсвэл боловсролтод зарцуулаарай гэж өгч ирсэн. Энэ бол ямар ч өрхийн тэргүүний хийх ажил биш. Магадгүй хүний хүн буюу хойд эцэг тийм үйлдэл гаргаж болох юм. Тэгэхээр миний Монголын удирдагчид түрүүн талархаж байсан нэр дурдгдсан хүмүүсээ анхааралтай аваач. Монголын барилгачдыгаа ажилдаа орлоготой байлгах талаар санаа тавиач гэж хүсмээр байна. Багцсан зарлагдсан гэдгийг хэлж байна. Дараагийн багц нь 6 сарын 10-нд болоо. Тэгээд энэхүү яриад байгаа юм бол тэ. Энэхүү төслийн 1-2 дугаар багц нь бол шалгарчихсан. Одоо 3 болон 4 дугаар багц нь шалгарсан. Мэдээж энэ нь бол тоо хэмжээний хувьд өндөр учраас зарлагдчихсан учраас бас л нөгөө борлуулалтын орлогын босго нь бол нөгөө 140 тэрбумаас чинь илүү л өндөр байна. Бидэнд илүү л боломжгүй болно гэсэн үг. Тийм болохоор Монголын барилгачдаа би уриалга гаргамаар байна. Бүгдээрээ нэгтцгээе. Энэхүү төслийг хийхин төлөө, энэхүү төслийг бүтээн байгуулахын төлөө бүгдээрээ нэгтцгээе. Барилгачдын их хуралдааваар бүгдээрээ оролцоорой гэж хүсмээр байна. Та бүхэнд баярлалаа. За сая манай Наранбаат албан тушаал юм хэлсэнгүй шиг боллоо. Би барилгачийн компани захирал Наранбаат байлаа. За намайг Цэнтгүү гэдэг Монголын барилгачдын нэгдсэн холбооны ажлын албаны даргын ажлыг хийж байна. За бид Монголын барилгачдын нэгдсэн холбоо гэдэг байгууллага Монголд анхны барилгын салбарын төрийн бас байгууллага 35 жил болж байгаа. Бол анхны төрийн бас байгууллага.
Тэр утгаараа энэ барилгын их хурлыг хийж байгаамаа. Уламжил болж хийж явж ирсэн одоо хийгдээгүй 9 жил болоод энэ жил барилгын их хурлыг хийж байгаа. За энэ их хурлд 7-800 барилгачид ирнэ. Одоо бид энэ 7-800 барилгачтайгаа хуран чуулж шийдвэр гаргах төвшөнд одоо хууль эрх зүйг өөрчлөх төвшөнд мөн одоо барилгачдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ямар шийдэл гаргахгүй энэ бодлогын баримт бичих гаргахийн энэ том их бэлтгэл ажлыг хийж байгаа үед биднийг ирээс амраахгүй байгаа нэг асуудал байна. Тэр нь юу селебдитийн тендер. Энэ 4 сарын 28-нд бид нэр хэвлэлийн уралд хийснээс хойш маш олон хүмүүс бид нар руу хандж байна. Магадгүй биднээс бараг тэртэй гэмээр санагдж байна. Яагаад тэгэхээр бидэн дээр материал үйлдвэрлэгч ирж байна. Одоо энэ хятад компани авчгаар бид нар материалаа нийлүүлж чадах юм уу юу? Биднийг одоо оролцуулах юм уу юу? За Каран ковш төрөөсч амьдардаг хүмүүс ирж байна. Мөн материал нийлүүлэгч нар ирж байна. Жишээлбэл одоо манайх Монголд тээвэр хийдэг, нуран ачаа ачдаг 600 тээврийн хэрэгсэлтэй үндэсний компанитай хамтарч ажиллах санамж жижигхэн хүрээнд ажиллаж байтал энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгч эхэлж байна. Бид нар одоо хят компани ороод ирхэд тээвэрлэлтэй бид нэрээ хийх үгүй юу? Магадгүй хийхгүй. Одоо энэ нөхцөлд бид нар яаж эрх ашиг хамгаалах вэ гэсэн хүмүүсийн цуваа одоо Монголын барилгачдын нэгдсэн холбоо өдөр болгон хүмүүстэй уулзалтыг хийгээд сууж байгаа нь үнэхээр тэр яагаад шийдвэрээс буцаж чадахгүй байгаа юм бэ? Яагаад болохгүй гэж дөнгөж саяхан улсын их хурал, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, шатны иргэдийн хуралд нэр дэвшиж явсан манай эрхмүүд бүгд биднээс санал гуйж байсан шүү дээ баг. Та нарын эрх ашигыг хамгаална, та нарыг бид нэр төлөөлж чадна, та нарын нийгмийг хамгаална, эдийн засгийг хамгаална, бүх эрх ашигыг хамгаална гэж явж байсан. Манай энэ их хурлын гишүүд ялангуяа хаана явна? Бид нартай яагаад стоосон байдлаар хандаж байна? 14 шаардлагаас нэг нь ч хариу өгөөгүй. За тэгэхээр бид нар одоо энэ их хурлаараа хэлэх үггүй болж байгаа. Та нарыг төр стоож байгаа шүү гэж хэлэх үү? Тийм учраас өнөөдөр их хурлыг хийж селебдитийн асуудлуудыг дахин сөхөж тавьж байгаамаа. За ковидын үед гарсан хямрал барилгын салбараас уул мөргөө алга болоогүй энэ компаниуд эрсдэлтэй хэвээрээ байгаа. Энийг бол маш тодорхой мэдж байгаа мөртлөө одоо гадны компаниуд зориулсан тендер зарлаа байж байгааг энийг одоо эх оронч хүн гэж итгээ яваад ах уу бид нар төрдөө итгэсэн хэвээрээ байгаад ах уу бид нар эрх ашиг хамгаалалтаа хамгаална эцсийн цэгийг хүртэл хамгаална тэгээд одоо би өөрийнхөө гарын үсэг хэлбэрээр Монгол Улсын ерөнхийлөгчд ил захидал бичсэн энэний гол утга бол өөрийн чинь хүүхд өлсгөлөн гэртээ хоолгүй байж хат өрөөлийн хүүхдийг бурмаар тижиж байгаа энэ асуудлыг Монгол Улсын эцэг болсон та юу гэж харж байна вэ гэдэг утгаар ил захидлыг бичсэн удалгүй хөргүүлнэ. За ер нь бол бид нар энэ барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниуд маш хүнд байдалд байгаа ч гэсэн нэг зүйлийг гордчихжээ. Энэ мега төслүүд бид нарыг аварнаа. За Монголын топ хэдэн компани авсан ч гэсэн бид нарыг бас доогроо гүйцэтгэгчээр авна гэдэг итгэл байсан. Гэтэл одоо хятадын компанид өгсөний дараа бид нарт горилог тасрах ийм хэмжээнд хүрч байгаа учраас одоо өнөөдрийн энэ хэвлэлийн хурлын онцлог нэг амин шаардлага бол энэ мега төслөө цуцлаач. Цуслахт бол ичмээр байгаах. Тэгтээ удахгүй айх ийм цаг ирүүл яах вэ? Айх гэрэг гаруул яах вэ? Монголын барилгачид зоригтой ер нь зуны халуун өвлийн хөдөнд зутарч чантарч үзээгүй гэдэг үгийг зөвхөн Монгол барилгачид хэлдэг шүү. Тэгэхээр маш далаастайгаар нэгдэх хэрэгтэй байна. Одоо бид нар энэ дээр л зогсоож чадахгүй бол дараа нь хазаараа татдаг ийм юм байхгүй болох гэдэг байгаа учраас Монголын нийт барилгачдыг уриалж байгаамаа. Нэгдээч нийлээч. Одоо бид нар дээр маш олон хүмүүс нэгдэж байна. За сэтгүүлч та нартай баярлалаа. Бидний 7 дугаар их хурлын зарыг тараах мөн төрдөө хүргэх энэ үгийг түгээх тал дээр ажиллаж байгаа сэтгүүлчдээ одоо маш их баярлалаа.